Сайн байцгаана үзэгчтэй. Хэрээр гэрхийн нэвтрүүлгийн нэгэн дугаарыг та бүхэн төлөвлөхөд бэлэн боллоо. Би уламжил ёсоор Эм-Оилийн шатхуун түгээх станц дээрээс Wrangler гэдэг машинаа дүүргээд Jack Wolfskin-ийн хувцаар гангараад аялдаа гарах гэж байна. Нэгэн жочныг би аваад машиндаа суулгацсан байгаа. Та бүхэндээ ингээд утгагүй танилцуулнаа. Нэвтрүүлгээ цааш нь үргэлжлүүлцгээе. За сайн байна уу? Сайн байна. За сайн юу вэ? 850 дөө. За. Танаар сайн сайхан. 50. Удаадаа яваа. Удаадаа явахтаа яваа. Ажлаа хийхдээ хийгээл тэгэл 100 тайл байна да. 100 сайхан өгч. Юу ягаач? Манай хэрээр гэр хий гэдэг нэвтрүүлгийн маань үзэгчд үнэхээр надрахаа сониуч улсууд хөвчлэн байдаг. Тэгэхээр өөрийнхөө талаар сайхан танилцуулаач. Тэгэд би танаа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авах аяга баярлсан л та. Тийм би чинь нөгөө нэг хөдөө гадаа явах аяга хоо ажил хийтэй. Тэгээд ингээд баярлаа. Тэг нэг өдөр ч гэсэн одоо ингээд хар салхинд гаргаж явахтай аяга баяртай байна. Намайг их болов үү? Тэг үзэгчтэй андаж тэгээд йогийн багш. Асуурын power yoga гэдэг йогагаа мэд хүмүүс нь бас мэдэх бах уу? Ямар йог гэнэ? Асуурын power yoga. Асуурын power yoga гэнэ. Багш. Тэгээ багш тэгээд захирлаа. Үүсгэн байгуулсан энэ йог. Тийм. Йог их сонирхолтой сэдв. Би бол ингээд йогийн гэж төсөөлдөг байхгүй. Йог гэхэлэр ингээд сэлэм чэйж рүүгээ бэрхтээ зоогоод хадаасан дээр бүр шилэндээ бүр алхаад завилж байгаа, залбирч байгаа л нисээл тэ. Тэгэл айгүй томоор төсөөлдөг байхгүй. Айгүй яг өндөө бол айгүй гэгээлгэр төсөөлдөг байхгүй. Яг тэгвэл йог гэж юу вэ? За, йог гэж бол хамгийн анх энтгэх төсөл л дээ баг 2000 жилийн өмнө. Тэгээ Монголд гэх юм бол одоо тэгэл айгүй олон төрлийн шинээр нэгдэж байна л да. Тэгээ бүр хамгийн анх 5-6 жилийн өмнө л анх баг л одоо бичсэн юм да. Тэгэл одоо айгүй гоё штэ. Хүн болгон эрүүл мэндэд айгүй анхаардаг болчихж байна. Эрүүл ах хэвээр гэдэг юм мэддэг болчихж одоо тэгэл фитнес йогад айгүй явдаг болсон байна л да. Би тэнд айгүй баяртай. Баяртай байдаг тийм. Тэгээд би ингээд йог ингээд харахад бараг л нөгөө нэг Монгол бүх юм алгааны ороод ирэх сампин зан гэж байгаа шиг тэгэл бошграал. Тий. Оролцолт болох юм. Тий. Ач холбогдолтой юм уу тэр? Ач холбогдолтой зөндөө. Тэр чинь йог хийгээд эхлэнгүүт чинь нөгөө хүн хөдөлгөөн өгөх өчнөө болчих шиг үсэж байгаа. Тэр болгоныг ингээд хөдөлгөөнд оруулаад ирэнгүүт чинь хүн нэгдүгээрт ирүүлж байна. Тийм үү? Тий, ирүүлээ. Тэгээд ирүүлээ гэдэг чинь одоо тэгэл урт удаан ингээд амьдхны одоо их хүмүүс шүү дээ. Бас залууч нь Монголтай байна гэдэг чинь бол ерөнхийдөө насыг барьдаг. Бушилтуудаа хийх. Би тэгтээ сайн ингээд бодлоо л тийм болроо нэг л залчих шиг боллоо гэж бодчих. Хүнд хөдөлгөөн болчих гэж ямар юм байх юм? Байна аа. Жишээлбэл за би танд одоо хоёлаа йог хийхээр би танд нэг дасгал хийж үзвэл. Тэнгүүд яг ингээд танд очиж байгаа. Тэнгүүд танд яг ингээд өөрчлөж мэдрэгдэх байхгүй. Тийм үү. Эмэгтэй хүн төрхтөө хичнээн яс салдаг малдаг гэж ярьдаг шиг. Тэгэл бас йог гэхлээр хичнээн болчих хөдөлнө гэж бас тоолох. Энэ дасгалыг ихэд хэдэн болчих хөдөлнө. Энэ дасгалыг одоо энэ хурууны үеийнүүд хүртэл хөдөлж байдаг. Үе ч угаасаа хөдөлдөг. Тийм. Үеийн хурууч одоо дэлхийр барнад ингэж хөдөлж айхтар хөдөлж байхгүй гэж юу? Нэг айхтар тэгэж бид нар өдөр тутмдаа ингэж хөдөлж хоороо айхтар ингэж нааштай болоод. Би л лав хөлөг хооргоор ингэж чадна. Би л ингэж байгаа байхгүй юу? Байнгын аялалд явдаг. Тий. Миний аялал бол ер нь ихэнх нь л яг аялалд машин барих, майхан тонох юм байдаг. Тэгэхээр над нэг асуудал үнэхээр том хүндрэлтэй санагдав. Юу гэвэл удаан барай явахлаар энэ шилэн үзүүн ингээд хөдлөө гар гурав бадаараа тэрнээсээ болоо сүүлдээ ядраал толгой өвдөл. Тий. Айгуу ч энийг тэгээ болиулдах дасгал байх байна. Наа чин за ерөөсөө энгийн хоёлаа. Та манайд 10 хоног нэг курс яваад үз. Үн төлбөр байхгүй би таныг одоо урьжийн төвдөө. Can you feel it? Jack Wolfskin. Хэрээр гэрхийн. Албаны дистрибьютор BTF компани.
Хайртай газар ирлээ дээ. Гоё газар. Гоё. Усны хаажуудтай. Ногоон гоё зүлгэндээ. Сайхан ногоорсон байна уу? Үзэн газар. За ирлээ дээ ингээд. Энэ авир галтгаа гоё. Тэгээ. Тийшээ майхнаар. Аха. Энэ чинь ингээд Энэ студид майхан заах ингээд. Төлөө сайхан. Гоё байрлана. нэг хүн ирдгүй юм шиг байна те. Зам жоохон бэрхтээ болохоор багал ирдэг л дээ. Тийм байна. Өстой гоё байна. Тэгээ одоо ингээд ороо нарж явах хаалтад энд ногоо энэ ноднууд төр чинь орооны нар тусгалж ирсэн янз харагдсан. Тэр одоо энэ тавчим тэр хад биш те. Тэр мэрчээс мулаан шаргал туяа ороод гэлээрээ. Янз. Яг тэр одоо энэ нар жаргаж байгааг тавал аавна сте те. Аппаратаараа. Тэр зургийг аваа. Уйлаа. Тэг яг нөгөө нэг ийм шиг байлээ те. Нар жаргах эсвэл мандах үе зураг авахар юу гоё гардаг гэдэг. Өглөө орны иржимний нар. Тий. Нарны тусгал хөндлөө орж ирдэг болохоор. Сүүтэр мөтер ер нь гэрэл талд айгүй байна. За хоёул одоо майхан байна. За тэгээ. Тэ. Жамд нэг майхан, надад нэг майхан гээл тэгээ. Үзэн шүү дээ. Оба. За энэ сайхан газар тэгэл жоохон чигтэй байна. Гэтэ гайгүй гайгүй. Тийм гайгүй. Чин юутайгаа ойрхон болохоор уусаа чиггүй байх гэж байхгүй л та. Тэгээ ингээ майхан барих чинь гэдэг. Тэгээд ийм нөгөө нэг дороос нь чиг тусгарлагч. За. Төвсчүүлэх амар гэдэг. Майхныхаа доод. Тэгэл баринда. Нэг нь энэ авцаа тэгсээгэл барьчихсан. Ямар ч байсан ч очныхаа майхныг барьж өгнө. За. Майхан нөгөө нэг Jack Wolfskin маш сайн өндөр технологиор хийсэн майхнууд. Тэгэд энэ ийм гоё нэвтрүүлэг Монголд анх удаа тий. Оо за нэг хүчгүй анх мах гэж том юм шиг. Ер нь гайгүй. Тэгээ би л үзэж байгаагүй юм байна. Тэгэд одоо энэ ийм гоё нэвтрүүлгийн ивент итгэгч нар гэж ямар хүмүүс вэ? Хүмүүс гэж байна уу? Эсвэл компани гэж байна уу? Анаа бүргүүд ишээ. Нөгөө талаа. Иш. Гэхдээ манай ивент нэвтрүүлгийг ивент итгэдэг бас найз нөхдүүд хамтрагчд байна шүү дээ. За. Тэгжээж эн чинь ер нь тэгээд нэг дэм-дэрэндээ яваад гоё байдаг байхгүй. Тэгэхээр маа яг нэвтрүүлгийн маань ивент итгэдэг. Миний одоо энэ аяллаа төрийн яаж байгаа хэрэгжилж байгаа майхан сав тэгээд миний энэ аяллаа хувц центрийг хангадаг Jack Wolfskin гэдэг брэнд байдаг. BTF гэдэг Монголын компани байдаг. Халдварсны борлуулагч Jack Wolfskin. Ер нь тий. Тэдний компани байна. Мөн M-Oil гэдэг компани байна. Түлш. нөө түрүү бензин авсан тий. Бензин авсан тий. Тэр байна. Одоо энд саадгүй авчиж байгаа нөгөө Wrangler гэдэг хүлгийг маань аль бисаар Монголд борлуулдаг. MSM компани. Тий. MSM компани байна. Гоё машин билээ. Би түрүүн танд хэлээдсэн шүү тий. Ийм машинтай явхад бол нэр хаач явсан айхгүй юм байна гэх. Тий, түшигтэй тэрхтээ явна гэдэг чинь найдвартай гоё юм. Сэтгэл нэх гоё. Наад руугаа. Ингээд тийм ээ. Энд чинь жиг нөгөө хэрээр гэр хий гэдгийг герман шүү дээ. Тий, өстой гоё байна уу? Би ч тэгээд ойрд ерөөсө энэ жил ингэж хөдөө ер нь яваагүй юм шүү. Энэ жил үү? Тий. Тийм үү? За байхгүй. Би ч одоо энэ жил. Та одоо газар яваад. Тий. Бараг 100 гэрте байгаагүй л үү? Ер нь Тий, 103 сарыг бол тэгээд аялна дөө. энэ барих ч гэсэн амарх юм тий. Эднэрийг дэш нь татвал. Хайдаг. Чуа ингээл бэлэн болчих.
тий. Хурд юм тий. За одоо энэ дотор энэ бол одоо өнөөдөр чинийг мишоко тавиад, гуцаа тавиад өөрийн тухаараа байж байна. За таны майхан. Миний майх яах вэ? Миний майхан энэ хавцаад хийж байгаа л. Барих шиг амрах байхгүй. Би энэ ч бол бариад сурцсан байхгүй. Стол 10 секундын ажил үсттэй. Дараа. За нэг иймэрхүү. За ингээл аяллаа хэсэгч одоо энэ шүү дээ. Хамгийн цаг хэсэгч. тэгээд Би ер нь тэгээд аялж шаардлагатай юмнуудаа бэлдээ аваа авчихдээ. Өөр зүр ингээд юмнууд байж хата амар гэдэг. тэгээд аялагч нар нь ер нь ингээл арталтаа бүхэл юм явж байгаа юм шүү дээ. Харин ойрхон зурхан ингээд тэр бэлдээ авчихдээ байхгүй. Би нэг өнөөдөр нэг хоол хийж турших гээд. За ямар гал бэлдээд байгаа. Ямар хоол вэ? Тэр бас нэг тусгай хоол байна. Ер нь бол хээр ямар ч хоол хийсэн гоё л болчих шүү дээ. Та хоолыг дуртай юу? Би ер нь хоол их дуртай шүү дээ. Хөдөө гадаа аялаа явж байхад айлын хоол бодно, замын ганцангийн хоол идэнэ. Өлсөн ийм 3 зам байна. За. Дөрөвдүгээр яг нөгөө ийм бэлэн хоол ч юм уу, эсвэл жигэлсэн мактошонк гэж тийм тэр өдрөөр хоол хийгээд. Ер нь бэлэн юмнуудыг хоорно. Түүнээс ингээд өөрөө учиргүй махшуул болоод ингээд хоол мод хийгээд чаддгүй мат гэж. Гэртээ бол бүр хийхгүй. Азар би гэртээ хоол хийдэггүй гэж. Чи хоол ихтэй л юм. Би уг нь хийдээ. Гэтэ хоол хийх зардал үнэхээр гарахгүй. Хоол хийх айгүй удаж. Өглөө гараад л орой. Өглөө гараад орой. Тий. Одоо хэдий завнд нь хоол хийгээд зогсоо. Гэтэ бүр яг ингээд өөртөө амралт гаргаад ингээд гэртээ өнжих нэг өдөр заашгүй байх. Тийм үү. Гэтэл хоол юм тий. Гэтэ айгүй удаж хоол юм. Тийм. Хийвэл бол гоё хоолийнэ. Хоол нь сайн уу тий? Би бол гоё хоол иднэ. Тий. Хоолыг ч айгүй гоёор идэн шүү дээ. Би амар аппетиттай, кайфтай, таашаалтай тий. Ингээл дотроосоо мэдрээл, хотоодныхоо уг руу тултал мэдрээл, буцаад мэдрээл дахиж ингээл амар мэдэрчдэг. Тэгээ ер нь эрэгтэй хүн хоолндоо сайн байх зүгээр шүү дээ. Харин тийм. Тэгжил өөргөө мөр санагдаж ш заримдаа. Одоо харин манай нэвтрүүлгийн харж байгаа нэвтрүүлгийг маань мэдчихэж байгаа хүмүүст миний соол алхирээ тийм аппетитний харагдах юм би өстой таахгүй. Ямар ч байсан нэг тийм хоол ийж идэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд мэдээж аялал юм чинь болж өгөл сахаршөлтэй хоол ч бас. Тийм зүгээр шүү. Тэгэхээр манай зочин бол надад бас нэг гурилтай шүл хийгээд өгч болох уу гэдэг. Болно л тийм татвар байхгүй шүү дээ. Гурилтай шүлч айгүй энгийн бас айгүй эрүүл хоол байхгүй. Гурил мах тэгэл. Тэгэнтэй хээрийн хоол чинь тэгэл нэг учиргүй янз бүрийн юм ингээл холиол одоо ингээл юу ч тийм их бийт шүү дээ. Гарын дорх материалаар хийлээ. Гарлаа идлээ. Амтч гоё. Бодроо. Инги. Над нэг юм бас нэг асуулт байгаа даа. За. Тэр болж байгаа хооронд ганц нэг уучлаа л да. Юу гэхэлэр би сая гинт саналаа л да. Өвөл өнөө нэг нэвтрүүлэг чинь харсан санагдаад байгаа байхгүй. Чи тусгай сургууль дээр л очижсэн болоо да. Хүүхдүүдэд ном ингээд бэлэглээ. Тий. Чам тийм нийгмийн нийгэмд хандсан тийм хөө үйл ажиллагаа урддаг тийм санаа байдаг юм уу? Зүгээр тэр удаа тэгээд харсан юм. Тэр болохоор юу? Танаа тооны нэвтрүүлэг байхгүй. 25. Тийм баха танаа тооны. Тий. Өвөл орж ирсэн. Тийм баг. Тийм. Тийм. Тэр болохоор ийм юу юм? 29 дугаар дунд сургууль гээд хөгжлийн бэрхшээлтэй. Тусгай сургууль дээр угаасаа би очдог байхгүй. Жилд 2 удаа. Угаасаа би очдөг. Тий. Очсон уу? Би очтё угаасаа. Тийм. Тэгээд миний нэрэмжит нэг юм 2 анги гэдэг байхгүй. За. Тийм. Тэгээд жил болгон жилд 2 удаа хүүхдийн баяраар шинэ жилээр очтээ. Тийм. Тэгээд тэр болохоор би бэлэг өгөхдөө чихэр мэхэр ерөөсөө авч өчдөг байхгүй. Тийм. Тэгээд ном, сурах, бичиг тэгээд хичээлийнх нь хэрэглэлийг авчиж өчнө. Хичээл хэрэгслөө. Тий. Тэгээд тэр сургуулаас гадна бас юмнууд хийсэн л дээ. Тийм үү. Тийм. Бат сүмбрийн ахмадын асрамжийн газар руу явсан байгаа. Та одоо энэ 3 сар хаашаа явсан? Би ч одоо энэ зунч нэг шалтай явсан. Гэхдээ явсан. Явсан газараа ярих юм бол тэгээд дамбрааг урч болчих гээд тийм.
Би ч юм бол тууж өгнө шүү дээ бас. Аялал адал явдал гэрэл зураг. Шинэ мэдрэмж, шинэ газар, шинэ төсөөлөл тий. Тэрнийг л ирэлж явж байгаа ч. Тэгэл оцсон газар болгоноос кайфтай. Гоё тийм таашаалтай зүйл юм тий. Ганцаараа явах уу? Ганцар. Тий. Жохоо эвгүй биш үү? Гайгүй. Бүр сурцсан. Тэгэл эвгүй л байт. Тэгээд сүүлдээ сурчдээ шүү дээ. Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг гэрхий. Албан дистрибьютор BTF Company. Жишээ нь ингээд адуу ингээд урсуугаад ингээд уршлаа яваад байгаа ч тий. Энэ үл нэг юм нэг төрлийн тийм цэнгэг юмны шунал юм ааш тий. Цэнгэг юм соргог юм руу шунаад байгаа байхгүй. Тэр энэ жишээ нь хөлний доотлоор нь уух юм бол жоохон болонгатай байна ч гэдэг юм уу тий. Тийм учраас тэвэр юм руу шунаад байгаа. Энэ хүнээр бол одоо жоохон тийм шин юм руу тэмүүлдэг занг эндээс бас харж болохоор гоё. Жохон ингээд юм хийгээл тэрэн рүүгээ тэмүүлээл ингээд зүтгээл яваад байдаг хүмүүс байдаг ч те. Уран бүтээлчд эсвэл одоо тийм ажил хэрэгч бизнесмен тиймэрхүү улсууд мөнгө гэхээсээ илүү бүтээл рүү шундаг улсууд байдаг ч те. Тэд нар их гоё санагддаг шүү дээ. Төлөвлөгөө нь ороход бас нэг хүчин зүйл нөлөөллөө. Энэ халуун бас аюул нөлөөтэй байна. Юу гэхэлэр юу маань өөх маань муутсан байна. Тийм учраас беконоор ороогоод ингээд идээд үзье. Болохгүй бол ахгүй шүү дээ. Ер нь тэгээд сэтгэвч зохимж ороод явчих юм чи. Тий. Гэхдээ хоол чи угаасаа тэгээд сэтгэж одоо ингээд баг урлаг болгож ижил хийж идэх үстэй. Тий. Ер нь гэхдээ эрэгтэй хүмүүс энэ зохиож мохохт сайн байдаг гоо. Ер нь алдартай тийм үнэтэй рестораны тогооч нар чинь дандаа ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм баг тий. Эрэгтэй хүний нөгөө нэг амтлах үнэртэх мэдрэмж нь арай их байдаг гэдэг тийм ээ. Тийм үү? Тийм баха. Би айгүй амталтай шүү дээ. Бас айгүй үнэрлээд идэв. Таны гарын хоолыг идэх юм дээ. Миний гарны бахыг шуулаад хоол юм хүү тий. Би анх удаа туршиж байна л да бас юм. Би ч нөгөө гоё болох уу? элэг хэмжээндээ дуртай болохоор чинь. Чиз гэж бодоод ханаа гол би энийг нөгөө юм битүү яаж болохоор нэг учиргүй аргуу маргуу болохгүй байх гэж. Уул нь юу яадаг вэ чи сая ингэж ороохоос өмнө уул нь юу яах байсан бэ? Нөгөө холивын тосоор яатсан бол тий. Миний нэг холивын тос хаав. Мангар жижиг жорны холивын тос гаргаж ирнэ. Бас ядчих. Олива балмаас мэдгүй. Миний хэлний потенциал дутчих. Энийг ингээд туршлага болгочих. Туршлагын тул болгочих. Тэ. Яах. Энд ч өөрөө бас хамттай юм. Нөгөө юутай гэж юу? Соостойгоо юу? Тэ. Янз бүрийн юм холтой хамтлагчтай. Та юугаа дараа нь би лавшаага ич тэ. Чи дараа нь яана гинэ? Лавшаага хийя. Горилтой шилээ. Оот. Тий. За энийг ингээд тэгвэл ингээ хөтсөж та.
Ингүүтээ цаг алчих. За. За тэгнэ. Цагаар хэсэг үтсэдэг. 7:47. Одоо тэнгүүтээ нөгөө бекон гүйлцээ идэг. Болохоор бас саяныхаар амталж байгаа полигон боогоо үтчих. Энэ төмөр цаас тий. Тий. Эмийг ачдаг гоё болчих юм бол. Жоо онцгой болчиход хангаад өгч чинь. Гоё болно. Аа? Гоё болно. Чин бол өөр бас эрүүл гоё хүн шүү дээ. Нэлэг бол цус төлжүүлэх мөлжүүлэхэд маш сайн гэж байгаа шүү дээ. Тий. Жоохон давс. Би бол хоол хийнэ гэж нэр алчин дөө. Зүгээр л сайн л хийж штэ. Яг дээ. Тэр юм чинь. Зохио хоол. Тий. Энийг бол энэ цаг дээр тавьчих. Энд төмс ороож байгаад гал дор тавих хэлээ. Тийш тий. Тий. Хайхаа юу лагер дээр нийт гэж итсэн юм байна. Төмсөө ороогоод юм гэлхэр. Тэгээд нөгөө үнс үштэй. Тий. Тэрнийхээ дор нь хийчээд тэгээд дээр нь жоохон галт өчээд ингээд хэлээвэл бас. Дээр үед чинь тийм юм цаас мас авах байхад ингээд зүгээр булаал хийдэг ч тий. Хальтын найрлаа. Тий. Айгуу гоё амттай тийм. Тий. За нэг юм хөө. За салбит гав. Би надад нэг юм сонь зам байдаг байхгүй. Нэг юм юм ботчихлоор тэрийг хиймээр санагдаад байдаг. Тэгжиж санаа амрах гад. Тэгж санаа амрах гэдэг. Ямар ч юмыг юу нэг тэгжиж л санаа амарчих юм болоо үр дүнд хүрвэл гоё кайф авчих юм болоо гэж боддог. Тэгвэл өстой гоё шүү. Ямар нэг юм бодож байгаа тэрнийхээ ард гараад би чадсан шүү гэж бодохоор л харин гоё санагдаад. Тийм бас бодол бас байна. Чи цаг харсан тий? Цаг харсан тий? Одоо гоё нар гарч шүү. Одоо ингээд жоохон байж байгаа нөгөө орон иржим гэдэг чинь болно. Тэр үеэр л. Тэгвэл юу яа? Би танаас яаж зураг авахыг бас жоохон суръя л та. Би ч одоо учиргүй тийм гэрэл зураг заагаад ахаар юм шүү дээ. Гэхдээ яг хөө мэдлэгээ бол болцож болно шүү дээ. Тий. Би бас багшлах гэдэг чинь багшлах гэдэг чинь бол бас тусгай уурч чадвар шүү дээ. Нээ учиргүй хүн болгон багш болоод хүн заагаал тэгэл яддаг юм биш л дээ. Би нилээ хэдэн жилийн өмнө нэг 2-3 зураг дарж үзчихсэн. Тийм үү. Камер гэж зүйлдэг нь амьдралын маш том салчгүй хэсэг болчихлоо шүү дээ миний үг. Гэхдээ ер нь тэгэл хүнд гэрэл зураг л үлддэг шүү дээ. Тийм шүү дээ. Хамаг бүхэн шороо мэт арилгах. Гагтгүй гэрэл зураг үлддэг. Бороо мэт арилгах шороо мэт үлдэнэ гэдэг шүү дээ. Би нэг хэсэг загас сонирхдаг байсан юм аа. Тэгээд загас барихаа болцсон. Өөртөө байсан бүх хэрэгслийг хүнд өгөөд тэгээд загаснаас хөндөрчсөн. Миний одоо загас хамт өрдөг гэсэн найз нар байдгийн. Өдөр шөнөгүй яваал загас сэргүүлээл. Өстө бороотой шороотой бүхий л цаг үед хамт ингээд загасчилж явжсэн найзууд мань байдаг. Тэгээд загас сонирхоо болоод би чи 10 гаруй жил болцсон байж байгаа. Ойрноос бас нэг юм дэгээ хайж үзмээр ч юм шиг санагдаад болчихно. Тэгэхээр сая энэ дугаараа яаж явсан бас юм дэгээ хамж явсан хүнээс мань гарч ирээд зөвлөгөө мань залгаас. Тэг би бас сонирхоод хайж үзэж байна л та.
орсон байна тий. Сайхан. Нэг. За нэг юм төгч. За баярлалаа. За баярлалаа. Надад энэ тав. Нэг дүүр аваад. Фотго авчаад. Янз. Ямар харагдаж байна? Өстой гоё. Энэ нөгөө нэг түрүүний нөгөө оливын хийгээдсэн штэ тос. Тос тий. Тэр нь бүр гоё зөөлрүүлээд. Өстой гоё болсон юм штэ. Энэ болохоор оливын тос хийгээгүй. Тэ нөгөө бейконтэй. Тий. Наач бас беконтой штэ. Оо тийм ээ тий. Аа тийм ээ. Алуу чи барьж байна. За. Би энийг ингээд чиглээд. Би ч бас гайгүй джентльмен шүү дээ. Чи тайван бай. Аялж байгаа хүмүүс ч гэсэн ингээ хийгээд идвэл бас гоё юм байна. Тий. Энд гэхдээ ер нь ингээд цааш бодвол бас нэг юу яачмаар юм. Жохон нөгөө юу яагаад сонгон монгон жоохон хийгээд жоохон тийм жоохон тий. хэсгээ тий. Тий. Энэ Оо за. жоохон юу яавал бүр гоё болохоор юм байна. Гоё. Хантаа. Хантаа. Энэс гоё. За. Эсрэг. Тэгээ нөгөө бейкны бас амт орсон байна. Бекний тэр нэг Тийм гоё. нууцлаг амт уу. Орцсон байна. Би чи ер нь жоохон ямлагдуу маяг юм шүү дээ. Тасуу. Зүгээр Хоолоо сууж байгаа дээ. өмдөнд үрчил орчих магадгүй. Ингээл хотон утгаар ингээл хэр нөхцөлтөл явахтай тонгорог сэрэмэрэг ингээл холиол. Үнэхээр гоё юм байна уу? Мэлтэй амжим амтахгүй. Яг нөгөө амтаараа. Тэг гал дээр хийсэн болохоор. Энэ нь яг тинко утгаар айгу тийм органик гол байгаа. Тэ? Энэ эхний удаа жоохон туслаа. Дараагийн удаа амтлаа жоохон удчмаарч юм шиг. Тэ? Өөх маань жоохон ярчаагүй. Өөхдөг бүр гоё та. Тэгээ нөө сэмжний өөх маань та. Халуун тэгсэн бах уу? Тэгсэн гоё. Оо хайрма. Дутаагүй. Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг гэрхий. Албансны дистрибьютор BTF компани. Айдгчийн үдш. Ямар вэ? Гоё юм. Сэтгэл ямар вэ? Стоо гоё юм. Би чинь тэгээд нөгөө би түрүүн танд хэлээдсэн шүү дээ. Ойр салхиагаарт гараагүй одоо 100 тэгэл ажил гээл явсаар хагаад одоо л тантай гарч шин. Үнэхээр гоё юм бүр. Түрүүн нөгөө нэг тэр дээр нөгөө нэг хоёлаа хальт зогсоо та нэг зураг авсан шүү дээ. Тэр бүр үнэхээр гоё харагдчихсан. Монгол орн минь те яагаад ийм гоё юм бэ? Бүр үнэхээр бахархаж байгаа байхгүй юу? Энд тэгээд гоё илэг ямар вэ? За өөрийнхөө хоолыг хэлэх гэдэг тий. Гоё юм. Хамт гайгүй тий. За тэгвэл одоо байгалаа ярил л та. Тий. Байгаль бол тэгэл угаасаа л ойлгомжтой шин. Яг ингээл яриад ах юм бол наа чи ингээд миний сонирхлыг бүр л их татаад байна л да. Бараг л маргааш өглөө хурдан бол хийж үзмээр ч юм шиг санагдал тий. Тэр нэ цаана нэг юм тий. Би чадахгүй л яана шараа болохгүй гэсэн тийм айц байгаад байгаа. Бэргээ тий.
Тийм манай шавнар болохоор эхний 3 өдөр багшаа жоохон хүнд байна гэл. Тэгэл цаад. Үгүй зүгээр энэ бол дөнгөж эхэлнэ тий. Цаадах үр дүнгийн хамгийн гол нь харах хэвээр нэгэнт энд ирсэн юм чим гой сайхан болох хэвээр гэл нөгөө нэг шавнараа аяг урамшуулдаг байхгүй. Тэгэл эренгүүт чи нэрэ тийм юм байна тий гэл. Тэгээд 10 хоногийн дараа нэрэ багшаа өсtöд эхний өдөр аяг хэцүү байсан шүү. Одоо ингээл ботход нэр үнэхэр гоё юм байна. Би ингээ гэртээ хийхгүй болно. Амралтын өдрөө тагсан бүтэн санд амардаг гэд. Амралтын өдөр хийхгүй болохоор ингээл би сонирн болоод ингээ тасглаа санаад идэг гэж байгаа юм. Тийм. Наадах чи сая гэсэн чи над нэг инээдтэй бодол төрчлөө. Би ингээд кино мөнөөсгөл одоо янз янзын юмнес ингээд харна штэ. Тэгэхэд нэг эмхтэй ингээд цонх мохныхоо өмнө ингээд тавьчих матрасан дээр ингээд гэртээ ай тавьц амар ингээд йога хийгээл те. Байж ингээд бодохгүй юу. Тэгсэн чи тэрний оронд ирэхдээ би те амралтын өдөр гэртээ йога бага хийгээл гэсэн чи нэг амар муухай харагдчихлаа. Үгүй яагаад болохгүй гэж. Та өөр өөрийнхөө төлөө штэ. Тийм та өөр өөрийнхөө төлөө эрүүл авах хэвээр. Тийм чин заавал одоо нэг бусдад таалагдах гэж одоо ингээд хөдөлгөөний хайрхан чараа юу юм те. Төгсөөлө бодлоор надад амар тийм инээдтэй санагдаад байгаа байхгүй. Үгүй. Чам тэгж бодохдохгүй нэ. Үгүй. Эрэгтэй үнэх амар тийм гихтэй те. Бараг эртүүл мөртүүл өмсдөг байх юм ааш. Чи тэгээд ингээд бодлоо. Би надад яг тэгээд ингээд тийм цонх монх ингээд эрэгтэй хүн гэртээ ч юм уу йога могоо ингээд бодё. Скул одоо жишээ нь танаа ингээд бага хүүхнүүд донд би ганцаараа ингээд йога хийх гэл. Миний төсөөлд ер нь амар хүнд байгаа даа байхгүй тэр. Үгүй та тийх хэрэггүй шүү дээ. Ер нь нэг юм яриа байт юм билээ. Йогаг хамгийн анх эрэгтэй хүн үүсгэсэн гэж ярьд юм билээ. Тэгээд тэр нь ингээд дэлгэргээд тэгээ эмэгтэй хүмүүс хийдэг болоод тэгээд одоо ингээд бараг дэлхийн нийтээр йог хийдэг болсон юм шүү дээ. Одоо алдартай хүмүүс нэг Холливуудын одод байна шүү дээ. Тэд нар чинь бол ингээд йогод одоо ингээд дурлаад одоо бүр ингээд хичээлж байгаа зөндөө хүмүүс юм. Тэд нар яагаад тэгдэг вэ гэх юм бол йог хийж ихснээр хүний дотоод гэрэл гэж байдаг байхгүй. Тэрийг нь асаагаад өгчдөг. Аура. Тий. Гадаад гэрэлсүүлүүд ч үү аура. Тий. Тэгээд ингээд дотоод гэрэл нь ингээд асаад ирэнгүүт өөр ирэхгүй нэмсгэлдэг болно. Алхаа гişгэн өөр бол нүүртэй ихтэй болж эхэлнэ. Тэгээд ингээд хүмүүсийг өөртөө татах чанар нь бүр илүү болж ирдэг байхгүй. Тийм чинь та тэгээд одоо эмэгтэйчүүдийн донд ороод йога хиймээ гэхээр санаа зовдох ерөөсөө хэрэг байхгүй. Тэгвэл за йога тэгвэл жүжигчд тэгж нөлөөлж байгаа юм бол бусад салбарыг нөлөөлж болох уу? Болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тэ. Одоо ингээл суугаа ажилтай хүмүүсийн одоо ингээл нурууны суулмалтын мэдрийг ингээл бүгд байхгүй болгочих чинь. Монголын тамирчдад йога ордог болов? Сайн мэдгүй байна. Жодоо бүх сакс волейбол. Тийм гэхдээ энэ би бол бодохдоо хэрвээ хөдөлгөөн ингээд чөлөөтэй илүү гоё тэгттэй хурдтай хийж болдог болж байгаа бол энэ тамирчдад нөлөөлөх. Монголын тамирчдыг үнэхээр сайн мэдгүй байна. Ямар ч байсан Америкийн NBA-гийн нөгөө нэг сагчид байдаг шүү дээ. Тэд нарт бол йога ордог гэдэг. Тийм би сонсч ирсэн. Тийм. Одоо йога гэдэг чинь одоо дэлхийн нийтээр ингээ хүлээн зөвшөөрөгдсөн л нэг юм том салбар л болж байгаа байхгүй. Тийм энтгэвт одоо йогагийн тийм сайд хүртэл байна шүү дээ. Йога хариуцсан яамны сайд уу? Тийм. Тийм үү? Тийм. Тийм үү. Тэгвэл энэ жүжигчд, бүжигчд тий энэ хүмүүс бүр амар нөлөөлөх нэ тий. Тийм. Йога хийгээд хэлсэн би балетын бүжигч болчихлоо. Балетын бүжигч гэснээс би бүр баг багтаа 3 4 дугаар ангид байхдаа балетын бүжигч болоо гэж боддог. Гоё хүсэл мөрөдөл шүү дээ. Яагаад болохгүй гэж. Одоо хүсэл тий. Одоо өнгөрөө та одоо зурагчтай хийгээл явна. 6 дугаар ангид байхдаа би зурагч болоо гэж боддог. Та тэгээд ер нь хамгийн анхны зургийг хизээ авчихсан бэ? 6 дугаар ангид байхдаа. Нөгөө дээр өн зенит минитээр. Тий. Тэгээд нөгөө нэг ийм хортой цаасан машинд ингээл нэг харахгүй өрөөнд ингээл угаал тий. Тэгээ сурчлаа штэ. Хүүхднээс мөрөдөл бас одоо явж байна. Гоё. Чи ингэхэд нэр яаж яваад ах йогог бол харцсан ч дурлцсан. Тий хамгийн анх би чинь найзаасаа сураад. Найз чи хийж байгааг чи харсан юм уу? Манай найз багш ахгүй. Йоганы багш тэгэл манай найз чи йог гоё штэ. Одоо энэ тэрэ ингээд сураад ингээд хоёлаа ингээд хамтраад багшлах уу гэл. Оо тэгээ окей гэл. Тэгэл найзаасаа сураад тэгээд би тусдаа гараад. Тэгээ нөх хятад руу яваад багшлах эрхээ сертификат аваад тэгээд тэрийн тэгж бас гадаад турч авд юм. Монголд бол байгаа.
Йога өөрөө чадаад би чинь ингээд өөрөө чи ингээд йога заалгаад ингээд сурчингуудаа очиж заалах гэхэлэр заавал сертификат байж заалах хэрэгтэй. Гүүгүүд тэр чинь нөгөө нэг багшлах хэрэг юм сертификат. Харин тийм багшлахын заавал тийм зөвшөөрлөлтөө гэж байна тийм. Зөвшөөрлөлгүй мань мэдвэл худлаа юу? Хэцүү шүү дээ. Юу хэцүү? Гэхдээ яг та энийг практиканаас онл тал руугаа сурах хэрэгтэй. Тийм үү. Тэр хоёрын сурчаад багшлах гэхэлэр заавал сертификат нэх үү? Тийм. Ер нь бол тийм үү. Тэр одоо боловсролын ам гүйлдээ одоохондоо тийм байхгүй. Зүгээр ирж байгаа үйлчлүүлэгчид хүлээж авах ихтгэл үндэстэн гэж байна. Тийм үү. Гадаад жишээ нь тэр йога могоос багшлах эрхийг авахын тулд сурна гэхлээр тэнд бол бүр амар юм заана үү? Нэг амар нь ч одоо юм би чи нөгөө нэг суурьтай явсан болохоор гайгүй. Нөгөө найзаасаа сураад ингээд явцсан суурьтай явсан болохоор гайгүй. Яг йогатой холбоотой өнөөгийн одоо тун ойрхон хийх гэж байгаа ажил санаа оноо төсөл дараа хий гэсэн тийм йогог хөгжүүлэхэд болж юм уу? Эсвэл йогогоор дамжуулж хөгжүүлэх гэж байгаа чамд ямар нэгэн санаанууд байдгүй юу? Байлгүй л яах вэ? Тийм надад одоо би чинь залуу хүн шүү дээ. Таачаас залуу хүн тийм зөндөө санаа байна. Тийм одоохондоо жах нууцлаад байгаа тийм. За ороо болчлоо. Тийм. Маргааш хоёлоо. Өглөө. Шууд нарны юм өргөлөөсгөлээд йога хийгээд эхлэхгүй те. Тийм болно. Яа за. Ямар ч байсан би маргааш тэгвэл шантсаа үзнэ. Хамаг би булраад эндээс явмааргүй байд гэдэг кинод болчихгүй л те. Айгвах уу. Одоо ингээд би энэ махан хоёлоо бэлтдээ те. Энэ бол өөрийн чинь гэр айж гэх юм бол байхгүй шүү дээ. Би ингээд байж ин те бүх хүмүүс ингээд байж байгаа учраас санаад болтгоо сайхан амраа. Харин өглөө айгуу гоё сэрэх баха. Одоо нам утаад агаарт юм чинь. Тийм. Би агаарт удахлаар харин их удах гэдэг байхгүй. Бүр их удах гэдэг. Яагаад шүн мөн сэрж мөрдгөөс хүн ингээд ганцаараа удахлаар нэг айж магаа сэрж мөрөх болоо гэж бодоод тийм шүү дээ. Би үл тийм шүү дээ. Явж байгаад майхна барилаа мишок тишхэндээ өнжил гуцсандаа ороод унтлаа. Нүд анилаа маргааш өглөө нэгт. Голд нь ямар нэгэн тийм бичлэг нойр хөрөөж мөрөх юм байхгүй те. Хөрөөж ч юм уу тийм байхгүй. Тэгээд дүн тас дүн оф он гэл тэгэл болно. Гоё штэ тэгж бодож. За тэгвэл амарцгаа та. За тий. Ганаахтайгаа өнөөдрийн нэвтрүүлгээр хамт явлаа. Тэгээд үнэхээр сэтгэл өндөр байна. Ганцаараа ингээд майхан тон гэдэг бол жоохон эвгүүлийн. Гэхдээ яг хөө зүгээр эргэн тойрон дандаа татны хүмүүс байгаа учраас тэгээд одоо онтойта маргааш өглөө уулзцгаая. Түр баяртай. Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг гэрхий. Албан дистрибьютор BTF компани. Сайхан өглөөний мэнд. Сайхан унтж амарлаа. Гол энэ хэсгээр ирэхлээр сайхан амард юм уу гэсэн. За ямар ч зүйл нүүр гараа угаачаад Монгол хүн байна да. Өглөөний нэг сайхан цай өвлтнэ. Цайч уухтай би хөвчлэн өглөө кофе чанж уутай. Гэхдээ энэ удаа ч одоо би гэхээс илүү нөгөө зочиндоо бас цай цөвөлдөж өгөх хэрэгтэй байгаа. Чүн маань амарч байгаа. Жохон амраад авах. Ер нь салхинд гарааг их утсан гэсэн. Тэгэхээр жохон амраад авах. Тэр хооронд нэгдүгээрт хувийн ариун цэврээ сахи, хоёрдугаарт цай цөвөлдөө.
өглөөний минь. Өглөөний минь. Сайхан амарсан уу? Нам унтсан. За. Сайхан унтуу. Тэгэл яа нэг унтцгаая гэл унтсан штэ. Тэгээд нам нэг зэрэг штэ. Тийм үү? Тий. Йоганы хүч үү? Энэ агаар их. Агаар их. Юу яа? Ганцаар ингээ майхан тонод айж өвгөцсөнгүй. Жохоо эвгүүлсэн тэгэл найрандаа дийлдээл унтаад гэсэн шүү. Тэгээ таал сэрэл шүү дээ. Босоорой гэл. Тэрсэл унтаал юм. Хоёлаа цайгаа уучаад нөгөө тасглаа. Тэгээ би тий танаар айхтар хүнд мүнд юм хэлэхгүй хамгийн амархан тасглуудаас л ичээлээ. Биеийн чилээг бас гаргачихгүй юу? Амар сонголттой болчихно гэж бодглохлээр урч нь би бараг сунж унтлаа шүү дээ. Хөл бүлээр энэ хөл энэ дээрээ гаргаж тавьж байгаад унтаад. Би өглөө кофе уудаг байхгүй. Чанж. Амар үгүй. Ер нь өглөө ингээл хараад тах тийм ихэнх хүмүүс дандаа юм хар кофе уудаг юм шиг байгаа нэ. Сахаргүй, сүүгүй гэл. Одоо энийг уул танд одоо ямар өөрчлөлт гарах вэ? Гэхдээ яг зүгээр хурдан тийм сэргийж хурдан ивч хүчээл авах юм да. Нойр нөгөө нэг нойрноос хурдан сэрж дараагийн одоо ажиллаа эхлүүлэхэд тэр нөгөө хоорондын цаг илүү багасгаж өгд юм болоо гэж бодоод. Энэ гой газар байгаа сте. Аюу гоё. Тэн чи шавнар мавнартайгаа ирэл агаар магарт гарал гоё л юм. Тэгэл ингээл энэ ногоо юунд ингээл Тэ. 20 30-уулаа тэрэг хөлөө хөргөөл. Тэ. Амар би чадах нь ч гэж. Гоё юм байна аа гоё юм. Шүн унтчихад энэ голын жим угаал сонсгож байна. Тэр мэрэж анзаарсангүй шүү дээ. Тийм үү. Тэгэл ороод толгой тавиал. Толгой тавиал нам. Чи нөгөө энэ зам чинь агаар салхинд гараагүй юм чинь гэж байгаа. Тий. Тэгвэл одоо ингээл агаар салхинд гаргасан тэр ингээд надад бол баялаа л байгаа юм уу? Тэг баярлалаа ш. Та хөнгөн юм дээрээ. На яг хийсний дараа өмнө нь бол ерөнхийдөө нэг хөнгөн олчих хэрэгтэй. Хөнгөө холоо. Энэ тэгээд айгүй хөнгөх юм шүү дээ. Я энэ хоёроо идчихэл тэгэл. Хоёлаа юм айтуу. За хоёлаа эхлэх үү? За тэг. Би бол амар бэлтгэлтэй байгаа шүү дээ. Бясалгал би чи йога ч өөр те. Тийм. За хоёлаа эхлээд амьсгалын тасгалаас эхлэе. За 100 хөлөө доогуур нь хийгээд 100 хөл гэдэг чи энэ доогуур нь авах юм уу? Баруун хөлөө дээгүүр нь гаргах штэ. Тэг боломжгүй бол зүгээр өөрийнхөө та байлаа суучих дөө. Гүг. Дээгүүр гаргаж арай чадна. За тэгээ суучих тий. За гарынхаа алгыг дэлгээд дунд хуруу юм уу 7 хуруугийнхаа аль нэгийг нуглаад эрх хуруугаа дээр нь барилуулж тавилаа. Нуруугаа цэх бүгдээхгүй шүү. Мөрөөсөө хааш нь татаж өгнө. Урагшаа хараад нүдэ ани. Хамраараа гүнзгий амьсгал аваад дотроо 3 секунд төгжээд амаараа зөөлхөн гаргая. За дахиад тавтаа тэгээрэй. За тохоогоороо газар тавьж өгнө бүрөнгөөцөд. Бүр ингэж үү? Тийм тохиолдоод. Ааха. За. За баруун гараа дээшээ өргөөд дээшээ өргөсөн гарлуугаа харъя. За ингээд барингуут нь хаана ачаал орж ирж байна. Гарынхаа алгыг. Ааха. Доотлолт нь юм тулж байна уу? Доотлолт уу? Тий. Энэ талд уу? Тий. Гайгүй. Гайгүй байна уу? За гараа бүр ихт дээшээгээ өшөө жоохон толгоор аваад. За гарынхаа алгыг камерлоо харуулчих. Аа. За дээшээ хараад барьлаа. За баруун гараа аажихнаар доош нь буулгаад нөгөө тал руугаа шилжүүлнэ. Баруун гараа тавиад зүүн гараа дээш өргөе. За яаж вэ? Хаагур начаал орж ирж байна. Аа. Сайн байна. За аажихнаар доош нь буулгалаа. За буцаа тийм хэмжээнд очино. За тэгээд хоёр гараа урагшаа зөөж өгнө. За тохоогоороо бүрэнгүүц тавиад хамраараа гүнзгий амьсгалаад амаараа зөөлөн гарахтаа доошоогоо. За тухай газар хүрхийг хичээгээрэй. Амьсгалаа аваад гаргаад. Аа сайн байна. Та чинь сонголттой юм биш үү? Тийм байна уу? Тийм байна. Сайн байна.
За аажхан дээшлээ. Аажхан дээшлээд гараа өөрлөгөө татаж өгнө. За зөв цэг сууж өгье. За баруун гараа зүүн өвдгөн дээрээ тавиад за нуруутайгаа эргэж өгнө. Маш сайн эргээрэй. За зүүн гараа нурууныхаа артал байрлуулж тавья. Газар гарынхаа алгыг тавьж өгнө шүү. Намайг хараа. Ингээд. Оо ингэх юм уу? Тий, ингэж тавьж өгнө. За ингээд эргүүлэнгүү таагур начаал орж ирж байна. Хоошоо хараарай. Ингэв үү? Нурууны үеинүүд нь яаж вэ? Бүр эргэж байна уу? Тэг энэ хаваарл нэг жоохол зуурчлах шүү. За сайн байна. За нөгөө тал руугаа аажхан эргээд за 100 гараа бар өвдгөн дээрээ тавиад эргүүлж өгнө. Тэг аршаага харах уу те? Тий арагшаа мөрөө давуулаад хараарай. Хөшөө сайн эргэж өгье. Хамаг юм тулаад унлаа. За сайн байна урагшаа харлаа. За би нөгөө нэг өчигдөр танд нурууны булчингууд чинь одоо яасан гэдгийг тайлбарлаж өгөх гэжсэн шүү дээ тий. За хоёлаа нэг дасгал байдаг аахгүй. За баруун хөлөө өөрлөгөө татчих өгөөд зүүн хөлөө артал дээрээ байрлуулж та. Ингээд хараа та ингэж босож ирэхгүй энэ гуй өгцөг бүрэнгүүс газар байрлаж өгнө. Ич унлаа уу? Тэг суугаарай. Хөшөө сууж өгье. Ой. Тэг ингэнгүүт болохгүй байгаа зү. Тэнгүүд энэ таны нурууны энэ артлын булчингууд чинь зангиралттай байна гэсэн үг байхгүй юу? Ингээ бүр татчих байгаа юм шиг ингэж өвдөж байгааз. Тийм байна. Тий. За та өөрийнхөө боломжийн хэмжээнд хийж өгөөрэй. Гараа дэшээ өргөөд чихнийхээ орчин байрлуулж өгөөрэй. Хойдлынхаа хөлийг тэгшилж өгөөрэй. Тэгшрэхгүй байх чи. Яа мачаал орж байна. Энэ артлаар ингээд байх. Мэдээ алт. Харахад аяга амархан мөртлөө хийхтэй цаад. Би ч тэгт амархан гэж боддог л те. Доош сууж өгье. За өөрхөн боломжийн за ингэ барьчих. Ахаад Ой. За бариараа урагшаа харъя. хөлн тэнэх. Тий. Яа. Үзнэ. Чадна. Аяа. Бие сайн сулл. Бие сайн сулж жаад. Бүр татчих юм шиг үдэж байгаа юм. Яа. Энэ йога ч юм дэмий хатчих. За бариараа. Би ахаад ордох. За доошоо буулгая. Аажихнаар доошоо буулгах шүү. Ингээ гаццсан угсаа буухгүй. Тэгээ доошоо буугаад нуруугаа хамраа. Ингээд гоё амарч ийн нуруу. Хамраараа гүнзгий амьсгал аваад амараа зүлхэн гаргая. За жоохон дэшээ босоод. За нөгөө талдаа. Зүүн хөлөө өрлөгөө хамлаа. За баруун хөлөө артал дээрээ тавьж өгнө. Ахаад юу? Тий. За дэшээгээ бариарай. Би хараа. За дахиад дэшээ бариарай. Гараа. Нуруугаа эргүүлж өгнө. За одоо ингээд гаулзах ертөнц гэд нэртэй кеч байгаа гэдэг чинь. Одоо энэ чэнэс 800 гаруй метр байгаа юм байна. Тэгэд одоо тэр дээшээгээл нилээн л явах нь дээ. За хэдүүлээ явцгаая. Энэ ста майр тусалдаг шүү дээ. Яа одоо жаахан газар үлдлээ. Тэгээд цаашаагаа бас явна. Гэхдээ энэ хөсвөр арай биш баха. Хөөх. Тэр гоё харагдаж байна. Одоо ийм их зуруу газ би сая дээшлээд энэ яг дунд хэсэгт нь л ирсэн байгаа юм шиг байна. GPS тийм байна. Одоо дээшээгээ тэр
уулын оройр бол юм шиг байна. Надад бол будаа өгөхгүй гэсэн. Өөрөө бол гэж хэлсэн. Би оператороос асуусан л та. Яг аль хавьд байгаа гэсэн. Хэлэхгүй л гэж байна. За энэ хүн л заагаад байна даа өгнө. За дээшлээ. Бана. За харж байна намайг. Бана. За харна. За энэ хүн л заагаад байна да. Алло. За зэнүнгээр чи юм нуучмар газар юу вэ? Гэрүүч. Биш ээ. Ийш биш байна энэ ч. Яа бүр. За би нэр амьдралдаа анх удаа л ийм дээрээс ингэж харж үзэж юм бүр үнэхээр гоё юм байна уу. Энэ зураг мураг авдаг хүмүүсээ л энэ дээшээ гарч ирээд зураг авал нэрээ бүр үнэхээр хэлэхгүй тийм гоё зураг гарах баха. За энд нэг жоохон амраад тэгээд кэч хайнда. За одоо 82 м л гэж заагаад байна да. Одоо нэлээд дээшээ яваад л энэ сая энэ доошоо баахан болов гэд харсан чи арай л зүг нь өөр зүг рүү заахад байна. Биш юм шиг байна. Та буцаал дээшээ өгсөн дөө 48 м. Гэхээр за зээшээгээ байж магадгүй. За юу ч гэсэн хэдүүлээ ийшээ явж үзээтгэе. Манайх ч одоо хатан дундалноосон юм шиг байна. Тэр энэ тоглоом бас айгүй сонирхолтой. Үүсэл нь болохоор ийм Америкийн цэргүүд хоорондоо тоглодог байсан юм байлээ. Тэгээд энэ тоглоомыг өргөжүүлээд одоо тэр вебсайтанд нь байд юм да. 3 сая хүн бүртгэлтэй байд юм байлээ. За энэ юу нэлээд өгч явах шиг биш. За ийшээ нэг үзээдгий. Энд бас биш магадгүй юм шиг харагдаад ах юм. Биш шүү дээ. Ой, бүрч биш байна. Ийшээ үзнэ. Хүн байна. Цах явж ийн энэ дотор. За ямар ч байсан олчлоо. Йой. За ямар ч байсан зорилгоо биелүүлээд гараад ир. За энэ дотор явааг хэлтэлээ харъя. Стагаа шүү. Энэ бол айгүй тийм одоо адал явдалтай бас хөгжилтэй эрүүл мэндэ сайн тийм тоглоом байна. За энэ ингэж байна. ертөнц ийм тэмдэглэгээгээ хийчи. 16 оны 8 сарын 6-нд хэрээр гэр хий нэвтрүүлэг 5 дахь удаагийн зочин байсан баха. Иймэрхүү юмнууд байна. Энэ урдны оролцсон зочингууд маань хийсэн юм шиг энэ хараа юм хөөрхөн хөлтэй дугуй байна. Энэ хавчаар байна. Гүү юм уу? Тоглоом байна. За би ямар ч ийсэн одоо ингээд энэ хавчаар хийчи. Яг хийнгээд санжсэн тэгээ яг гарахтаа мартаад гараад ирчих. За ингээд хайрцгаа таглалаа. За тийм энийг олоход бас жоохон төвхтэй байсан.
За буцаагаад хийчихье. Ап. Тэ нөгөө чулуу маань анала. Эндээ. Нууц газар инээ ингээд харагдахгүйгээр лэн цааш нь болоход гэт нуучи. Аялч өнөөдөр баг ингээ өндөрлж байна. Манай оролцогч маань нөгөө кэч олоод ирж явах шиг байна. Би ч бас юмнуудаа хэмглээд зэгтлээд баг дуусч байна. Ингээд өнөөдрийн аяллыг өндөрлүүлэн да. Нэг иймэрхүү. За. Ямар ч ирсэн олцсон шүү. Олцсон уу? Ямар вэ? Их л адал явдалтай гоё юм байна. Бүр тэр дээр уулын орой дээр гараад ингээд доороос харч бүр үнэхээр гоё юм шүү дээ. Энд чи энэ талаас тэрэлж байгаа бол энэ талаас туулыг гол ирж байгаа шүү дээ. Тийм шиг байлаа. Бүр айгүй тийм ор. Энэ шиг ингээд харах юм бол тэрэлж харагдана. Хойшоо энэ ингээд явах юм бол нөгөө туул хаг туулын бэлчээр тэгээ хагийн хар нуур энэ тал руу нотлох тэр нөгөө гүнжин сүм алтан үйл тий хийдэ сардаг мардаг. Айгүй гоё болон газар тийшээ. Наа ингээд харснаа. Харснаа. Тэгээ би ч олчтой баяртай байх шиг байна гэж хэлчихлээ шүү дээ. Аа. Өө та юм маавраацсан байсан юм. Би уг нь ирээд тань туслая гэж бодоод юу яасан. Дорн гэлт гарах юм уу? За. Аялал ямар санагч? Үнэхээр гоё юм. Тэгээ нэг өдрийг бүр үнэхээр мартагдахгүй те. Тэр дээрээс ингээл доошоо харангууд бүр үнэхээр бахархаж байгаа юм чинь. Манай Монгол орн чи ийм гоё илүү гэл. Тий баярлалаа танд. Хэрээр гэр хийх ямар вэ? Үнэхээр гоё. Тий. Би ажилгүй байсан бол дахиад таньмаар л. Би ажилтаа л та. Тий. Би ч бас маргааш ажилтаа нэрээ үнэхээр хэлэх үг байхгүй байна. Тий. За тэгвэл хөтлөх байлаа. За ингээ хөтлөө. Өнөөдрийн зөвлөгөө бид энд түргээд өндөрлөж байна. Манай оролцогч болроо йогийн багш тий. Ундаг бүсгүйтэй орлоо. Йог гэдэг зүйлийн талаар нэлээд ойлгож авлаа. Гоё сайхан байд юм байна. Ингээд машинд суу. За тэгээ. За баяртай үзэгчтэй. Опа. Опа. Давай.